Цэнгүүгс маань яаж газрын үнэлөө орчихсон юм бэ гэж юу? Мөн л өмнө гарсан бороо, далай, гол мөрөн, уур, мөстэй шууд бус холбоотой. Бороо болон цаас болж орсон ус далай, тэнгис, гол нууртай холилдог. Доошоо хөрсөндөө нэвчиж улмаар гүний усанд хүрнэ. Гадагуу дээр байгаа ус ууршиж үүл болж дахин бороо цас бол. Ийхүү усанд нэг төрлөө ус нөгөө чилжин оршиж байдаг бахнэ. Гэтэл энэ үйл явц донд аюул дайснууд нөлөөлөд байгаа юм. Тэд бол бохирдол, бас хаягдал. Тэд яаж усыг хордуулах гээд байгаа талаар дараагийн хөдөлгөөнд гарын авлага дээр ярьж өгье. Хүлээж аваарай найзуудаа. Би нэг сайн найзыгаа танилцуул. Түүний нэрийг Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Пандай Баага гэдэг юм. Өөрийгөө танилцуулаач. Би дэлхий дээр их цөөхөн үлдсэн. Байгаль дэлхийн уур амьсгал өөрчлөгдснөөс устж үгүй болох гээд байгаа намайг болон миний гэр бүлийг мөн устж үгүй болох гээд байгаа найзуудыг мань хамгаалахаар сайн санаад хүмүүсийн WWF нэрэн дор ажиллаж байгаа юм. Дараагийн дугаараараа ус хүн бид хоёртой зүг усаа хаягдал бохирдлоо хоёроос хамгаалах аргад суралцгаая